Та сайн явж ирсэн үү гэж чинь яасан шүү дээ. Нэг худраа сонсгдсон. Тэгсэн үү? Тий. Нөгөө яг холбогдоод байгаа. Тий. Тэгээд дөрөв орж ирж сайн явсан гэл тэгэл тий. Тэгээд аймаг худраа явсан нэгдсэн. Нэг тийм солио мэдэрж дэрсэн. Байн холбогдоод байгаа харин тий угаасаа нэг тийм. Тий. Юу ягаагүй юм шиг санагдаад. Тий. За нөгөө хоёр нэвтрүүлгийн дараагийн дугаар ээлж дугаар хэсэг завсралсан. Гэхдээ бид хоёр бичлэгээ завсралсан болохоос нэвтрүүлэг бол хийгдээ явж исэн. Энэ нөхөр Америкаар тэнд жаргаж ирээд одоо ингээд ажилд нь барьж яваад. За сайн явж ирв үү? Сайн явж ирдээ. Тий. За нөгөө хоёр нэвтрүүлгийн хамтран аялагчаар Канадын алдарт витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа. За энэ болохоор пренатал гэдэг нь ингээд жирэмслэхэд бэлдэж байгаа хүмүүс зориулсан юм байна. Энэ магн байна. Тий. Тэгээ ийм одоо эрзэн чихэр шиг шууд өөрөө ингээд дэлхийд итчих тийм л тий. За ийм магн витамин байна. За ингээд иймэрхүү гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан ийм эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, хүүхдүүдийн, тэр үтэл өндөр наснуудын ийм витаминууд байгаа шүү. За ингээд Канадын алдарт витамины брэнд Jameson нөгөө хоёр нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. За. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. Та сайн явж ирсэн үү гэж чинь яасан шүү дээ. Нэг худраа сонсгдсон. Тэгсэн үү? Тий. Нөгөө яг холбогдоод байгаа. Тэгээд дөрөв орж ирж сайн явсан гэл тэгэл тий. Тэгээд аймаг худлаа явчихсан нэгдсэн. Нэг тийм солио мэдэрж дэрсэн. Байн холбогдоод байгаа харин угаасаа нэг тийм. Тий. Юу ягаагүй юм шиг санагдаад. Тий. Юун дээр сая өнөөдөр ингээ нөгөө стрим дээр хүмүүс тэгэл яриад л ингээ нөгөө зарим хүмүүс бол эсэргээрээ бүр би Америк дургу гэдэг. Хоёр ч юм. Эсэргээ би харин ч Америк дургу сонин хүмүүс л ингээл Америк гой гэдэг ингээл жижигсэн байна. Тэгээд Америкт анхны сэтгэл гоё. Юу нь гоё, юу нь муухай байсан. Шууд муухай юм яг үнэндээ надад нэрээ би олж хараагүй. Шаарчаагүй шүү дээ. Харин тий. Би бүр хараа нэг бичдэг хийгээд явсан. Жохон хорн өдлээд энэ нь яа юм бэ гэдээ хараахгүй. Харин би харах гээд нэрээ зам муу байсан. Тийм үү? Тий, зам муу байсан. Зарим газараар супер зам. Гэхдээ бүх газараар тийм биш. Зарим газараар манай энэ зам шил зам бол. Тийм үү? Гарч ирсэн тий. Тэгээд ингээд засвар ингээд хийж байгаа. Тэгээд тэр нь амар удаан гэсэн. Тэгж л одоо ярьсан. Гэхдээ тэгээд дараа нь би ингээд яг тэр үнийг Америкт чинь замны юм уу гэм биш тэгээд би найзтайгаа явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яваад ирсэн чинь манай найз алуугаар тэгсэн үү яасан уу дандаа сайн замаар явсараад яваад байсан. Тий. Тэгэхээр би цөөхөн боловч тийм муу зам бол харсан. Тий. Дайологоо тийм нэг юунаас тэр Филадельфт манай найз амьдардаг гэдэг шүү дээ. Тэгээд чи хотын төвд биш ингээд нөгөө жоохон захтанд байгаад тэр хот руугаа орох гэж бас нэг 20 минут явдаг юм уу та. Тэгээ 20 минут хурдны замаар. Тэг хурдны замаар явдаг. Тэгэхээр чи хол тийм байх. Тий. Манай одоо наш Меркам гэж яриулт тийм ээ. Бидний хэмжээсээр ярих юм бол аюу хол зам байгаа. Тий. Тэгээд яг явсан чинь зам нь ёстой би гайхсан. Тэр бол яг миний нэг Америк зам бол супер байгаа гэж үзсэн тийм биш. Би Шведэд би явж үзсэн. Чехэд би явж үзсэн. Үнэхээр сайн замтай. Тий. Би тэр Оросын муу замыг за бүр тосгон босгон хөдөөний муу зам гэдэг мэднэ гэхдээ. Гэхдээ Оросын замыг Оросд өөрсдөө муулаад ингээд өгдөг болохоос надад бол айгүй дандаа сайн замаар би бас явж ирсэн шүү дээ. Орос сайн замтай шүү дээ. Тий. Би зүгээр харин яагаад ингэ хэлсэн гэхээр яг ингээд хүмүүс ингээд аялахаараа дандаа л тэр орныг магтж яана л да. Ийм өндөр хөгжилтэй, ийм сайн сайхан л гэж байна л да. Тэгэхдээ тэр чинь нэг юм уул нэг юм гоё сайнта муутай байвал Америк чинь Монголд заримдаа сайн юм Америкт эсэргээрээ муу байх тохиолдол бол байдаг гэж магадгүй гэж одоо зүгээр тэндээс мэдээлэл байна тий. Өөрснийхөө юуг энэ бодлого төрийн бодлогыг дэмжиж байгаа хүнтэй чуулзаж үзлээ. Эсэргүүцэж байгаатай чуулзаж үзлээ. Тэгээ би тэр нэг цагаан харьцан тэр залуу гэхдээ айгүй сайн нэг айгүй логиктэй ярьдаг залуу. байсан тий. Тэгээд хог дээр гарцсан Америкууд байна.
цагаан арстунгууд хар тамхинд орцсон. За. Годамжид орцсон заа юу. Тэгээд тэрүүнийгээд white garbage гэж нэрлэдэг. За. Бараг л албан ёсны нэр шилсэн. Тэгээ white garbage. За. Тий, цагаан хог гэдэг нэрлэдэг. Тэгээд тэр цагаан арстан залууд гэж яахгүй. Манайх юм айгүй их сонин штэ. Манай юм айгүй юм сонин болчиход байгаа. Сургалтын тогтолцоо гэдэг айгүй тийм сонин болцсон. Би одоо жишээ нь 3 хүүхэдтэй заа юу. За. 3 хүүхэдтэй юунд улсын сургуульд явуулдаггүй. За. Тий, улсын сургуульд одоо жишээ нь тэр залуу аюу өмнө юм ярьж байгаа байхгүй юу. Жохон хүүхдэд чи хүүстэй одоо эрэгтэй юм уу эмэгтэй гэсэн хүүс биш. Чи өөрийнхөө хүүсийг сонгоно. 96 хүүс байдаг гэж. Одоо тэгж зааж байна. Одоо өвөг гэдэг байгаа шүү дээ. Тэг вөк үзэл гэдэг байгаа шүү дээ. Тэг вөкизм гэдэг. Тий. Тэг тэрүүнийг оруулж би тэгэхээр хизэж тийм би баахгүй. Мэдээж жоохон хөдөө орон нутгийн тийм хүмүүс консерватив хүмүүс гэж ярьдаг л да. Гэхдээ тэр консерватив хүний үгийг сонсохоор бас л үний юм хэлээд байгаа байхгүй. Тийм үзэл бодол бас Америкийг лаг гэд оруулаад ирвэл бид нар ч бадарна үстэй. Чи эрэгтэй хүүхэд байгаа дах чинь сургууль нь чи яг үндэ эрэгтэйч биш байж болно, эмэгтэйч биш байж болно. Тэгээ 96 хүүсний нэг байж болно. Тий. За би сая тэгээ альтернатив математик гэж юм сонсож байсан уу? Үгүй. Тий, альтернатив математик. Тэгээ тэрний тухай бас нэг тийм хөөрхөн юу кино байгаа байхгүй юу? Богино хэмжээний нэг хөөрхөн кино байна. Тэр расист математик гэж одоо элийн их сургуулийн профессорууд гэж гаргасан. Яг нь хар арстунгууд тоонд аягүй муу байдаг. За. 1000 тооны заяа тоо алгебр геометрийн тэр ямар сургуульд ирлээ. Тэчнээ 1800 биш 1300 эдэн багш нараас 15 хар арстун багш байдаг. Тэр алгебр геометри. Тий. Тэгээд ер нь тэр хүмүүсийн онцлогоос болоод тоо аюу хэцүү байдаг. Тэр тоог ингэж ойлгож ингэ сурах. Тэгэхээр ингэ нэг дээд сургуульд ороод ингэ тооногоор ингэ шалгалт болгох юм бол тэд нэр дандаа хоцорчдөг юм байна л да. Тийм тэр цагаан хүмүүс дандаа илүү гараад байдаг. Тэгээ бүр дайлангуй тэр дунд Аазууд ингэ толгойцохож явчихдаг. Тэгэхээр энэ бол расизм та нар ингэж болохгүй. Тэгэхээр математик альтернатив математик одоо тий ийм хажууд математик байх хэрэгтэй. Тэгсэн чи тэр кинон дээр юу гарч исэн гэж 8 настай хүүхэд. Тэгээ тооны багш дээр миний хөө чи тоогоо буруу бутсан байд 2 дээр 2-ыг нэмэхээр хэд үү гэдгсэн чинь нөтг нь 2 гэдэг тий 4 байх хэрэгтэй биз дээ. Сүнөгд 22 гэдэг. Яг 2 дээр 2-ыг нэмээд 22. Энэ нэг альтернатив математик гэж үзье. Тий, тэгсэн чинь миний хөө чи буруу байна гэсэн чинь та яагаад ингэж те надад буруу гэдэг байгаа те. Та яагаад надад ингэ алаг үзээд байгаа юм? Арьс өнгөөр ялгуулаад байна те. Гоо яг тэр цагаан арьс биш шүү. Тийм үү. Те. Яагаад надыг миний ингэж те ингэж сэтгэхгүй гэдэг боогод байгаа юм. Одоо орчин үеийн сэтгэхгүй гэдэг нэг балаа юм яриад байна шүү дээ. Тий. Тэгээ альтернатив математик зүгээр тийм юм бүр ингэж оруулах гэж байна гинэ. Тэр залуугийн хэлснээр бол тэгээд ингэж байгаа байхгүй юу. Тэр нь ингэж бүр амар хялбар математикийг бүр амар хялбар болгоод тэр хар хэстэй хүмүүс зориулсан математик бүр юм гэдэг байгаа байхгүй. Тэгээд шалгалт өгөөд тэд тийм математикаар шалгалт авна. Нөгөөдөл болохоор бас тэднэрээс та нар юугаар ялгардгийг эн чинь ялгуурлан гадуурхалт болно гэд бас яг тийм математик зааж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр сүрх гээд байгаа үстэй. Сонин баг үз. Тэгээд би ийм болохоор би улсын сургуульд явуулах уу гэд тэр дандаа тогтолцоо айгу буруу муухай санагдсан. Тэгээд тэр кинонд тэгээд айгу хөөрхөн. Тэгсэн чинь ингээд манай хүүхдийг тэгж гэсэн чинь бүр ингээд эцэг эхнүүд гадаа энэ багш хүүхдийг ингэж гадуурхаж байна, мадуурхаж байна. Ингээд сэтгэх бодох юуг ингээд тийм ээ. Одоо ингэж одоо боож байна. Хоёр дээр нэмэх нь 222 байж болно гэдэг. Тэрийг альтернатив математик шүү дээ. Яагаад төлөв зөвшөөрөхгүй байгаа юм бэ тий? Тэгээ бүр ингээд тэгсэн чинь ингээд тэрүүний телевизийнхэн яаж аваад тэгээ бүр улсаараа тэгэнгүүтээ нөгөө багчиж ажилласаа юм чинь.
За энэ нэг буруу гэж яг. Би математик бол математик ч одоо. Тий. Тэгээ 2-2 нэмэхэд 4 болдгоо ч тэгээд. Ааха. Тий. Тэгээ тэр хүүхдэд нь ингэж байгаа байхгүй. 4 жишгийг ингээ харандаа ингэж бариад 2-2-ыг бариад тий. За. Ингээд энэ 2 ингээ нийлүүлээд ингээд одоо ч тоолдоо гэдэг ингээд үгүй 22 мэдүү гэдэг гараад явчихж байгаа. Йоо. Тий. Ааха. Тий. Та яагаад ингэж хуучнараа сэтгэгээд байгаа юм? Йоо. Тий. 2-2-ыг нэмэхэд би 22 гэжсэн. Тэгээд тий. Тэгсэн чинь аав ээж нарж та манай хүүхдээ тэнэг гэж байгаа юм уу тэгээд. Ааха. Ингэж ялгуурлахгүй. Йоо. Тэгээ миний хүүхдийн бодох энэ сэтгүүнийг та нар гэж боогдуулж байна. Ааха. Тий. Тэгсэн чи айгүй гоё дараа таныг одоо ингээд ажлаас саллаа гэх. Тэр ингээд бүр ингээд ажлаас халуулах бүр компанид ажил явж байгаа байхгүй юу? За. Телевиз ингээд зү томцууд ярилцаал те. Сенатор өчирээд одоо те тэр багшд одоо харамсалтай тим хуучин үзэлтэй багш байна. Тэгээ хүүхдүүдийг ялгуурлан гадуурхдаг. Йоо. Тий. За. Тий амар те тооч бодохгүй болохоор нь ялгуурлаж те муу дунд тавьж амж яана гэж амар юм яриад эхэлж байгаа. Тэгэл тэгсэн чинь нөгөө сургуулийнхын удирдлагаас тэр багшийг одоо халахгүй тэгээ халж байгаа. Гэхдээ одоо халахдаа та ингээд өмнө 2 сарын цалин байсан. Тэгээ дараа нь нэмэгдэл 2 сарын цалин ингээд те 2 сарын цалин чинь $2000 те 1 сарын цалин 1 сарын цалин чинь $2000 нөгөөд нь $2000 ингээд тэгээд одоо тань $4000 чинь нөгөө багш чинь ингэ харснаа. Үгүй 2-2 $22,000. Тэгээд дан. Тэгээд кинод тусч байгаа. Яа супер. Багш яг тэгж байгаа байхгүй. Ааха. Үгүй $22,000. Та нар тэгж боддог шүү дээ тий. Би та нарын математикаар буцаагаад бодож байна. Ааха. Тийм. Тэгээд тэр нөгөө white garbage гэж ингээд цагаан арснуудыг тэгж хилдэг те. Энэ бол хэн шилж болно цагаан арснуудыг тэгж. Тэгээд доош орцсон нэг. За хар арсныг те. За хар гэх юм уу эсвэл те. За одоо нэгэр гэдэг дуудаж байгаа. Тэ одоо амар чи арьсүнгийн үйлчил гаргасан хэрэг болно. Тэгэл чи шууд чи зүгээр асуудал орно гэжлээ. Яагаад чи одоо ингээд хар үнийг ингээд те. Цагааны нь болохоор цагаан хог хэлж болдог. Тий. Доош ортон цагааны цагаан арсны. Хар арсныг болохоор ижлэхэл хүн лимч ингээл хар хог гэж хэлчихээр алгуулах юм байна тий. Тэгэл дуусах чи яг дандаа хар гэж байгаа ингээл те. Тийм тэр хүнийг чи хар гэлээ гээл те. Манай дээр зарим хүмүүс эмэгтэйчүүд нэг актер боловсралтай эмэгтэйчүүд байдаг ч те. Та ингээд хар нэгэр гэж өстөө дуудаж болохгүй гэдэг те. Гүг тэр чинь бид нэг баг бахтаа нэг зүгээр л негэр гэдэг чинь одоо негэр улсын негэр гэдэг утгаар нь бид нэр хэлдэг байсан болохоос бидний хувьд бол дарамжлсан утгаар негэр гэж хэлээд байгаа юм огт байхгүй шүү дээ. Тийм ээ. Харин тий. Тэгэхээр нэг тим юм байгаа. Тэгсэн чинь тэр үзэл бодлыг ингээд лавшруулад ингээд авах юм бол эсэргээр ингээд айгүй утгагүй юм болж байна тэгээд байгаа байхгүй юу? Айгүй утгагүй юм болж байна. Тэр юуных нэг юм шашны нэг юм реклам бас нэг боовны реклам дээр нэг хар ястай эмэгтэйгийн зураг. За Тэгсэн чинь тэрүүний эсэргүүц яагаад тийм ээ хар ястай эмэгтэй танаас боо хийж өгдөг юм. Тий? Тэр эмэгтэй хүний зүг. Уг нь бол тэр нэг одоо тий тэр ээжийн одоо тий одоо ээжийн бууз гэдэг шиг ээжийн бууз гэдэг шиг яг тийм реклам яваад идэг байсан. 30-аад он 20-аад оноос эхлээд яг тэр лого бүр ингээд тий бурдаг брэнд байдаг. Тэр брэндийг ингээд эсэргүүцэл тий. Тэр ингээд бүх юмыг одоо бүр ингээд арьсүнгийн үйлчлэлийг одоо ингээд үгүй хийх гэсэн нэрийн дор ингээд бүр ингээд толио онд ингээд хайлж ийн гэж байгаа байхгүй юу. Тэгээд юм ингээд хитрэх юм бол тийм ээ. Тэр чинь тий. Би үгүй энэ хараалгууд тэнэг мангар одоо юу юм тий. Ингээд тэр расизм байж магадгүй тийм ээ. Тэрнээс биш тооч бодож чадахгүй бол уучлаарай чи тоо бодож чадахгүй юм тий. Тэгээд тэгж хэлэх бол тэр бол уг нь расизм биш шүү дээ. Ааха. Тэр нөгөө нэг одоо наадах чи тэгээд манай дээр ч гэсэн тэгээд ингээд их баг хэмжээгээр орж ирж байгаа шүү дээ. Ороод ирсэн байна. Харин орж ирчихэд яагаад та
юу хар хүмүүс гэдэг өнгөт ярьст ингээд яагаад тийж болдгоо. Гэт байгаа хгүй юу? Ааха. Тий, гогод бид нар тий өнгөт сэтгэлдээ бид доромжсон утгаар хар хүмүүс хэлээгүй байхгүй юу? Ааха. Тийм ээ? Тий. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр. Канадын чанар Jameson Omega. Тийм. Харин одоо наадах чи юм штэ. Манай дээр хүртэл одоо ингэж штэ. Сохор, доглон, мөри, хазгар, хялар, солир гэд айгүй олон тодорхойлолттой үгнүүд байсан чи одоо бүгд алга болсон. Тийм. Тэг хэрэглэгээ болц. Тэрийг хэрэглэхээр ингээ нөгөө доромжилсан утганд ороод уулын дээр чи ингээ тодорхойсон утга юм шиг гоо миний хэр чи доглон хүн чи доглон л гин. Доглон тэр доглон энэ хялар тэр тэ солир тэр ч гэдэг юм уу те сохор тэр мэр гэж хэлдэг штэ. Тэг тэр ингээ нөгөө юуны доромжилсан утга руу орсоор байгаа сүулдэ харааны бэрхшээлтэй за тулгуур эрхтний бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй гэжээс наваг нөгөө дахир дутуу гэж ярьлаа нөгөө дамж байгаа нэвтрүүлэг дээр тэр үед чинь дахир дутуу гэж ярьдаг байсан шүү дээ. Тий. Тэгээд одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж чи мөгийн дахир дутуу гэж яриад байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж. Харин тий. Тэгээ бүр хөгжлийн бэрхшээлтэйгээ бүр одоо болоод өөр тусгай хэрэгцээтэй болно. Тий. Бүр ингэж явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм юм дээр ингээд айгүй ангаар дөвлөрөөд ингээд тий. Тэгээд тийм биш бол би айгүй бүдүүлэг одоо тий. Тий одоо ингээд бурамгүй хүн болж аврах гэдэг байгаа байхгүй юу тий. Тэгтэл бол яг үнэндээ бол тий би өөрөө дахир тусдуулах гэж боддог шүү дээ. Харин мэдгүй би одоо тэгээд чинь монгол хэлний тэр үгсийн сангаас ингээд хэдэн жилийн дараа бол тийм сохор, доглон, хазгар, хялар, солир тэгээ ийм үгнүүд бүгд бараг байхгүй болох юм уу. Тэгэл харгааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй, тулгуур хөгжлийн эрхтний бэрхшээлтэй гэдэг л нэг ийм амар урт үгнүүд тийм ийм үгнүүд бол тэгэл нөгөө нэг ийм үгнүүд байхгүй болчих юм уу. Мэдгүй. Тэр Аляскийн тэр мод хүн үржүүлэхийн талаар ярилцсан л да. Тийм тэгсэн чинь ингээд нөө байгаль орчин хамгаалагч нар за модыг ёстой модонд хүйж болохгүй гэдэг ингээд хорчдаг гинэ. За модоо хайрлах юм нэгэд. Тэгтэл тэр мод чинь идэгдээд муудаад бусдаа халдвар ингээд өгч идэг. За. Тий. Тэгээ тэр нь бол цэвэрлэх ёстой. Тий, тэрний бүр ингээд тайраад тий, бүр ингээд тайраад тэгээд хүмүүст одоо төдий болгож өгөх ёстой. Тий, тэгжээд дахид цэвэр шинэ эрүүл мод дургаж явах ёстой. Тэр байгалийн зохицолгоо хүртэл одоо тийм ээ хүмүүсийн одоо нэг бодлоор өөрчлөх гэж оролдож байна. Тэгээд тэр нь эргээд нэг ингээд зүгээр ингээд өнгөцгөө харах юм бол тэр байгаль хамгаалагч зөв юм гэдэг байгаа байхгүй одоо. Тэгээ байгаль модоо хамгаалт мод. Тэгтэл тэр мод чинь өөрөө тий тэр өтөж идэх юм байна. Өгч идэх юм байна. Өвчлөж идэх юм байна. Тий. Тэгэхээр тэр үнийг одоо хурдхан шиг юу яагаад уг нэгэд чи байгаль өөрийгөө цэвэрлээд тэгээд тэр модын хүмүүс аваад оронд нь шинэ мод урах хэрэгтэй юм уу? Тий. Баста бодож байгаагүй мэнэ. Тий. Сонин юм байдаг юм билээ тий. Тэгээ яг хөө тэгээд ингээд тэгээд тэнцэж чинь Трампыг моосон ч юм байна тий. Би бол баргаж Трампыг зөв байна гэж байна. Яг Америкчуудтай бол тэр зөв юм хийж магадгүй байх л та би уус төр мэдхгүй болохоор би бол мэдхгүй зүгээр тий зүгээр тэгээд ч би зүгээр нэг цагаан ирсэн залуугийн үг сонсчвал тэр үнэгээд би ярьж байгаа болохоос чинь би миний бас бодол биш шүү дээ. Тэгээд айгуу логиктэй яриад байгаа үстэй. Тий, тайлбар нь аргумент нь гэдэг. Тий, аргумент нь айгуу логиктэй тийм ээ. Тэгээ энэ дэг заавал одоо ингээл талцаад хэрэлдээл тийм ээ. Тий, тэр бол айгуу утгагүй байхгүй тийм ээ. Тийм болохоор би бас нэг тэнцэнэс зүгээр нэг ер нь нэг өөр улсад явж байхад ингээ заавал нэг бодрол орж ирдэг шүү дээ. Тийм. Тэгээд хүмүүсийн хоорондоо ярьж байгаа харьцаа тийм ээ байж байгаа нэгэндээ яаж хариулж байна. Ажилдаа яаж хандж байна гэдэг нэг ерөнхий нэг хүний нэг юмуд байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд тэр мэл надад бас айгүй тийм сонирхол татгууч юм зөндөл байсан. Мэдээж байшин сав тэр нэг одоо машины зам зарим газар хог хөглөрцөн тийм ээ. Зарим газар одоо нэг юу өвөнтэй өндийгэл байсан шүү дээ тийм. Тэрэн шиг одоо тэр Kingston ч юу ч тэр годамжаар хүртэл явж утсан. За. Тийм. Тийм тэгээд надад нэг тэр годамжаар яваад
одоо бичлэг хийгээд байх ч одоо хаашаач юм. Ааха. Тийм бас нэг юм байж штэ нэг. Нэг зурс байж штэ тий. Улаан цай би ингээл тэр үнийг очиод ингээл аваад муухай үсттэй. Өстө муухай штэ тий. Тэгээ зүгээр ингээд хальтал давсан дүрс бол мэдээч байна. Тийм. Гэхдээ бүр ингээд их тод гаргаад тий. Ингээд эсвэл очиод ярилцлага хийгээл ингээл тий. Тийм юм бол өстө баг. Тэгээд аюултай гэж. Тийм бах тий. Тийм аюултай. Тийм зүгээр. Өөр ертөнц тийм үү. Таны ингээд төсөөлд таач анх удаа Америк очсон шүү тий. Тийм. Төсөөлж ягаад очсон Америк ингээд яг бод төсөөллийн Америк таны төсөөлөл хэр зөрөв? Юун дээр зөрөв? Нэг зөрөв. Гайгүй юу? Зүгээр би Нью-Йорк тэр Times Square дээр очичвол яг л зандаа. Ааха. Дайалангуяа шөнийн Нью-Йорк бол өстэй. Яг л боон тамдаг гэсэн. 1400 Чикагогийн төвч юм аа. Вашингтон харин хайцсангүй. Яг л тэгж ярьдаг шүү дээ. Вашингтоныг тийм. Хамаагүй ер нь зүгээр хөдөлгөөн баг. Намуухан талдаа. Намуухан талдаа тийм. Чикаго бол тийм шүү. Хотын дүүрүүд тэр метронууд юун дээр тийм том баган дээр тавьсан. Хүүрэн дээр. Тийм би тэр нь яг бичлэгээс гоё л харагдсан юм байна. Ааха. Харин тэр байранд амьдардаг хүмүүс яаж тэр байранд дунд нь бүр тасчдаг баг л та. Тийм бах тий. Тий. Ааха. Тэгээ Америк үед бол дандаа зүгээр нэг тийм хөө сонь юм байсан. Тэгэхээр мэдээж Америкт ирч чөлөө байна. Тийм ээ бас тодорхой хэмжээний ажил хийж байгаа хүн бол гिचгдэхгүй хоол бензин санаа зовдгоо гэд ярьж байна. Тийм. Тэгээд ер нь Америк бол Америк юм биш. Яалтчгүй боломж орно. Боломж орно. Чи л ажиллаж чадвал тий зүг байгаа чи зүг ажил хийгээл ингээд байж чадах юм бол ер нь боломжийг олгодог их орно. Тэр бол яалтчгүй тийм. Яг одоо бас л хэцүү болж байна. Цаач тэгээ юу. Харин над руу хоёр ч сонсогч бичижсэн шүү дээ. Ирэх ингээд 5 6 жил болж байгаа гэд 7 дахь жилдээ амьдарч байна гэд. Тэгээ буцъя гэд Монгол руугаа буцна гэд. Тэгээ ер нь хэцүү болж байна. Амьдрахаа жоохон төвхтэй болж байна. Тэгээ ингээд баахан цагаач нар сүүлдээ бие нэгээ ч ер нь ингээд нэг тийм. Тэгээд өрсөлдөөн ихтэй ер нь жоохон төвхтэй л болж байна. Нөгөө хон цонцтой дургу хон усайл хоёуланд дургу гэдэг чинь баахан хон цонцтой дургу нэг юм цагаач нар. Тэгээд ер нь ирэх хавар очно гэл хоёр хүн Монголд очиж амьдарна гэл тэгж ирсэн. Тий. Тэр одоо чинь ингээд цагаач нар нь дээр цаашл амьдрахад яг юунаас одоо юу гэдэг энэ Трампын бодлогоос болоод юм уу? Ер нь юунд гэж яах тийм тань мэдэрсэн нь Трампын бодлогоос л болж байна гэж юм уу тий? Тийм. За, комент жоохон уншаадах юм. За, шуудаар явж байгааг нөгөө хоёр шуудаар явж байгаа мó гэсэн шуудаар явж байна. Тий. За. Шогун хай хичээлэн сайн уу нойр дэжгүй юу гэн шууд юм шиг байна гэж шогун тэгсэн байна. За аяако нөгөө хоёр шууд явдаг болж байгаа мó. Ер нь бол заримдаа шуудаар яваад заримдаа бичээд явна. Гадуур бичлэгтэй үедээ бол гадуур бичлэгээ хийн. За гадуур явахаар сүлжээ нунаад хэцүү юм байна лээ шүү гэсэн байна. Ирья. За ариуна сахил хүртээ шал дордог хичээр хашаах ирсэн чинь бүгд алга болчих юм гээд инээсэн байна. Таваас өрн жанлан дор үхрийн орд унссан юм уу? Энэ амигийн юу явж байгаа юм байна тий. Тий амигийн өмнөх нөгөө нэг комментууд явж байгаа юм байна. За бид хоёр яваад хэдэн минут болчихоо? 3 гэд дуусгая да. Тий. 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 3 гэд стримээ дуусгаад тий. Тэгээ бид хоёр нөгөө хоёр нэвтрүүлгээ үргэлжлүүлээд гадуур бичлэгтэй үедээ бол бичиж яваад энэ 23. За эндээ дуусгах үедээ бол эндээ дуусгачих. За нөгөө хоёр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Jameson брендийн витамин Канадын алдарт витамины брэнд Jameson хамтран ажиллаж байгаа. Бүх химийн сангуудаас энэ витаминуудыг авч уугаарай. Тэгээд одоо уухад гоё болчихсон юм дөө. Тий. Оо зүгээр тийм. Костко бол зүгээр шүү дээ. Ямар нөхдөд бол зүгээр витамин идчихээ тэгээ. Тэгээ тэр нэг юм бас нэг юм хүмүүсийн амьдралын чанар манар яагаад тэдний айгу
одоо юу гэдгийг зөнгөр юу нөгөө зүнэг ингээд юу байт юм болоо гэсэн чинь тэгээ ингээд нөгөө сайн чанартай хоол идээд өсөглөө байт юм шүү тий. Би махбодын хувьд ч гэсэн. Дээрээс нь угаасаач тэгээд нөгөө Европод илүү өндөр би яа. Америкт ер нь жоохон зүнэг царайтай байна уу? Одоо амар 15 6-тай хөгтмөгтөнгүүт манайх харуул баг 25 6-тай юм шиг л юм мангар зүнэг царайтай юм л гэж байна тий. Зарим хүмүүс. Гэхдээ яг тэгээд тэдэд тогтцдог л доо. Ааха. Тогтцдаг юм. Тийм бах тий. Ер нь тогтцдог. Ааха. Өсвөр насны дээр мангар зүнэг юм шиг харж байна тий. Тий. Айгуу тэгээд тогтцдог тий. Ааха. Ааха. Тэнд байгаа монголчууд юу хийж байна? Таны орсон уулж ирсэн монголчууд юу хийд юм бэ? Uber таксинд явдаг хүнтэй уулзлаа. За. Тий. За тэгээд юу шүдний эмнэлэгт ажилладаг бүсгүйтэй даалдаа. Өөр гэсэн салонтой бүсгүй байна. Монголчуудаас гадна узбекуудыг үлээ, тажикуудыг туркменуудыг үлээ ажилуулдаг. Зөө. Тий. Нэлээд олон ажилчтай. Тий. 7-8 ажилтнтай. 10 ажилтнтай. Тий. За чулууны үйлдвэр эзэд байна. 2 жижигтэй даарлаа. За. Тий. Ер нь тэгээд нөгөө тракны жолооч нартай хэр таарав? трак нэг л жолоочтой таарлцсан. Өмнө хийж байгаа болцсон жолоо. Сумья гэж жолоо өмнө хийдэг байсан. Тий одоо манад бичээд байгаа мега сумья тий. Тий мега сумья тий. Тэгээд юу барилгын ажил хийдэг. Тийм бас тэр сэтл тэр нэг бүсгүй байсан. Бас бүр ингээд компани юм шиг байл. Барилгын компанитай. Тийм. Тийм. Манай монголчууд илүү сайн ажилладаг шүү дээ. Би монголчууд авдаг шүү дээ. 100. За. Ер нь монголчууд тэнцээ дайггүй шүү. Би аюу боломжтой амьдралтаас тийм дайггүй. Мэдээж чинь цагаан ажлуудаас илүү ажил хийгээд ч юм уу дутуу ажил хийгээд байгаа юм бол байхгүй. Ер нь л Америкийн ажлын хэмнэлэн тийм л идэв юм бэл. Тийм манай тэр Нямбу найз маань дүүн юу шүү дээ. 2 ажил хийдэг. Тийм тэгэл ер нь бас аюу тийм агар үсгт. Яа. Аюу нэг дарамт бас байна шүү дээ тий. Тий, тэр чинь нэг юу бас нэг санхүүгийн нэг юунууд байна шүү дээ. Тийм бас амар том хаус авцсан. Тэгээд тэрийгээ төлөх ёстой. Тий, тэр 30 жил ингээд төлөх ёстой гэдэг манай хүн харин Монгол цус байна шүү дээ. Охинд. Тийм ээ. 10 жилийн дотор төлчихийгэл хүрэж байгаа юм чинь. Тий. Гэл гих мэтлэн жиж. Тэгээд өглөө нь ажил хийчихэд орой шөнө нь юу баарнд ажилдаг. Тэгээд олон жил тэгж явцсан. Тэгээд бүр яг ингээд хөвчл болцсон. Тийм. Би тэр ч бүр 2 настай байхад мэддэг. Ажилласан. Үгүй харин тийм. Тэгээд яг тэр ритмд орчдөг юм байна. Тэр манай монголчууд ч тийм шүү. Тэгээд тэр өвөр таксиж жолоод тэр нөхөр тэр маний үеийн нөхөр байхгүй юу? Өглөө 5 цаг гэхэд тэгээд сайхан ингээд хоол мол ингээд бэлтэж яваал. За ажилтаа тэгээд явдаг. Тэгээд 3 цаг маг гэдэг боч. Яг ч үст буугаад байна. Би хамаагүй тий. Тэгээд ер нь би бодсон тэр хүүхдүүд бол тэгэл одоо ингээд 2 дугаар үе ингээд тий. Ингээд ирэхээр тэр яг одоо тий надад ягаад та нар гадуурхаад байгаа юм гэдэг төвшөнд очиж юм байна. Унга Америк шүү дээ. Тий, Америк болчихж байгаа юм чинь. Тий, харин тий. Тий. Анхны хүмүүс очсон хүмүүс тийш ирэх байхгүй шүү дээ. Тий. Чи ягаад ягаад ингээд ингээд байх бас нэг тий. Ирч гаднаас ирчээд. Хоёр дахь үеийн хүмүүс Америк төрцөн хүүхдүүд юм бол тэгэл Америк л юм шүү дээ. Яг Америкээс тэгээд бүр яг нэг тий яг тэ Америк хүмүүс хийдэг ажлыг л юм. Тэр тий. Тэгвэл бас ажил гол нь тэд чинь. Тийм. Америкийн иргэн болж байгаа юм чинь. Яалтчгүй л тийм шүү дээ. Тий. Одоо ингээд хятадууд ч юм уу солонгосууд ингээд аваад үзсэн тэд чинь 5 үеэрээ тийм ээ. Тий. 3 4 үеэрээ Америкт очиж бүр ингээд хөл завцсан. Тэгээ Сиэтл метл тэр том хотууд тэр Чайна таун ингээд бүр ингээд өөрөнгөсөн юм. Монголчууд ч гэсэн тэр бас тийм ээ. Одоо дахиад нэг 20 30 40 жилийн дараа бол
Яцгаас Монгол амар хүчтэй комьюнити үүсгэж байна. Баг 3 дахь үеийн гарах нь шүү дээ. Америкт очиод одоо магадгүй 94 5 он төрсэн хүмүүс ч одоо үнтэй суугуул тэгэл баг тэгсэн байна. Харин 3 дахь Америкт очиод 3 дахь үеийн тий. Нью-Жерсид нөө Чингисийн тахилга дээр би очсон шүү дээ. 100. Тий. Өөр монголчууд нь хазаараа монголчууд үрээд ирсэн байна. 100. Тий. Халингууд яасан өөр юм бэ? Халингууд ирсэн. 100. Тэгээд Америкт байсан халингууд тэд нар орж хэлж байхгүй, айлж байхгүй. Халинг хэлж байхгүй англиараа нэрнэ. Гэтэ ингээд чи яг хаанах вэ гэдэг ингээд очиод ингээд асуусан чи. Надад бол яг башкир хүн шиг би башкир хүнийг мэддэг байхгүй. За. Тэгсэн чинь яг дайны дараа тийм ингээд хүрээд ирсэн. Манай өвөө ирсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд үе манай хүн Америк хүрсэн байгаа байхгүй тий. Тэр Орос хийж байгаа ирснүүд нь болохоор юу яриад байгаа. Орсоор яриад байгаа. Тэгээд тэднэртэй би орсоор яриад ингээд. Тэгээд айгүй орхон. Тэгээд өөр монголчууд байна шүү дээ. Тийм бах тий. Өөр монголчууд байна тий. Тэгээд алдарч ингээд нэг. За. Тий. Би нэрийг марч уучлаарай. Тэр бас их айгүй. Тэг өөр монголчууд байдаг юм байна. Тэгээд ингээд нэг Чингис хаанхаа Тахилан дээр цуглаач тэгээд тахилан дээр цуглараад. Тэгээд бурят дуугаадуулаад халимууд дуугаадуулаад монголчууд манай Монгол дуулаад. Аюу гоё тий. Гоё юм бил. Тэгээд тэр нөгөө хоёрдугаар үеийн тэр нөгөө жижиг Америк иргэдөө нөгөө жижиг монголчууд маань бас Монгол дуу юу хөшөлөг дуу муу дууж байгаа хөөрхөн. Тэгэл гараад явсан чинь бүгдээрээ англиар яриад Монгол хэл мэддэг юм уу гэж авч байгаа юм шүү дээ. Тий. Яг ингээд тайзан дээр гарч ирээд монголоор аюу зэрхэн дуулаад тий зэрхэн шүлэг уншаад ингээд тэгдэл орж байгаа юм. Тэгэл нөх хувцас солиолт чинь тий концертны хувцас солиолт гараад явсан чинь бүгд Америк хүмүүс гаргасан тий. За бид хоёр ингээд нөгөө хоёр заримдаа стрим дээр ингээд шуудаар ороод заримдаа нэвтрүүлгээр гадуур бичлэгээ хийгээд явах бах. Одоо цэгийг авах юм чи. За. Юу байлаа? Медиум байлаа. Та хоёр энд явах юм уу? За. За. Микнүүдээ. Сүүлийн хүчээ. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega